Би хүүхдтэй болох юм бол энэ дахиж ийм тийм юм нэтэр байхгүй байх. Хийсэн чинь нэг тийм салаавч авч ирсэн түүх байдаг байхгүй юу. Тэгээ би за эмэгтэй хүнээс салаавч авлаа. Нөгөө хүнээсээ би очирдлоо. Хүүе юу болов яагаад ингэж салаавч өгч мөгч болов гэд. Би чи хүүтэй штэ. Би чи өөрөө бяцхан хүүтэй. Хүүхдийг нь мэдсээрээ суусан байхгүй юу. Тэгээ салаавч аваад гайхшруулаад за гэд. Тэгээд бид хоёрын дайн хэлвэ. Хэрүүлтэ уралдаа болж эхэлвэ. Нэг ядраатай 95 80 0336 гэдэг энэ нэг үүрээ гэдэг дөрөв залгаад битээ залгаатай хэлээд таж 95 80 0336 гэдэг энэ үүрээ гэдэг нэг амар бичлэгний шоод охин чинь бас залгаад байна. Энэ баахан одууд алцсан ирсэн баахан алцгарсан эмэгтэйчүүд ер нь энэ эрэгтэй хүн заяа эмэгтэй хүн сүлээд хэлэхгүй бол эрэгтэй хүн хизэж оцсондгүй байхгүй. Ямар ч эмэгтэй дээр оцсондгүй байхгүй. Тэгээд Туркид тийм маргаан болж байгаад бид хоёрын сүлдээ дайн дажин болж эхэлсэн. Тэгээд би чинь бяцхан хүү охиноо дөнгөж төрөөгүй манай охины чинь наад хүн чинь тийм сайн ээж биш штэ. Миний охин дөнгөж төрөөд нэг сарч хүрээгүй хөхнөөс нь гаргачлаа. Угжаар өсдөг боллоо. Би өөрөө угжаар жинхэнэ аав шиг аав, эцэг шиг эцэг байж бяцхан хүүхдээ өөрөө жинхэнэ наад угжий чинь жинхэнэ халуун бүлээ усаа чинь тааруулж угжилдаг байлаа. Би дөнгөж охиноо дөнгөж төрөөд удаагүй манай охин чинь асрагчийн гар дээрээс өссөн. Би өөрөө асрагч авч өгөөд манай од гэрэл чинь дөнгөж асрагч дээрээс өссөн шүү. Одоо энэ чинээс би бичлэг үзүүлэхдээ тэр охинтойгоо бид хоёрыг хаяаж явж исэн 4-5 хоногор нь хүүхдтэй хүүхнөө угжаар өсдөг болохоор хаяа явж исэн бүх зүйл нь байгаа. Нэг сошиал дээр л амар цэцэн юм яриад амар цэцэн хүн болоод их юм. Наа хүнтэй чинь бид хоёр маргалдчихсэн түүх байгаа. Аав нь хэлээд үг наад хүн чинь өөрөө сэтгцэн өвчтөө. Аав нь өөрөө хэлжсэн шүү. Хүний эцэг хүн заяа охиноо муулдгүй юм заяа. Аав нь ч гэсэн магадгүй үзэх бах. Аав нь ч гэсэн би хүний худлаа гүжирдэж хүний худлаа хэлэхгүй. Аав нь өөрөө хэлжсэн. Эдний ээж нэг юм сэтгцэн өвчтөө юм аа. Тэгээ бид хоёр ингээд салаад одоо би өөрөө өөр амьдрал зохиогоод сайхан амьдарч байгаа. Эдний ээжийнх нь удмынх нь ингээд юм сэтгцийн өвч нь бас манай охинд бас ингээд юм заяац юм шиг байна. Сэтгцийн өвчтөө болохоор би л ингээд цухтаагаад явсан юм аа. Наад ингээд ээ хөрхи ээжийнх нь өвч нь ингээд охинд нь ингээд өвлөгдөөд үлдсэн юм шиг байна гэд хэлжсэн байхгүй юу? Аав нэг намайг өмөрхөж бүр ингээд аавда намайг ингээд зодлоо модлоо гэд бас ингээд заад нэг зодлоо л гэж хэлсэн. Би таадаг бүр наад хүнээс дахиад нэг лайваа эхлүүлэх баг. Зодддаг гэдэг байгаа шүү дээ тийм. Ингээл байрч аваад ингээл зодоол тийм. Тэснэ ингээл зодоол ингээл бүр ингээл амар ихтэй хүн зодтолж байгаа юм шиг ч юм уу. Зодж байгаа юм шиг ингээд зодоол. Наа хүн чи өөрөө нэг эмзэг биетэй. Хальт нэг ингээд би бариад чанга бариад их юм бол хөхөрчдөг биетэй. Хальт ингээд ийм гарын ингээд одоо ингээд нэг ингээд бариад их юм бол хөхөрчдөг гартай. Нэг ийм амар гарын минь ингээд хугалсан гэдэг нэг ийм бичлэг хийчих. Намайг ингээд зодод зохиод би чинь эхний жил 2 жил мөн наад түнд чинь тэгж хар хуржсэн түүх байхгүй. Наа хүний чинь би хүндэлдэг байлаа, хайрладаг байлаа. Наа хүний чинь зүгээр ингээд нэг зодоод ингээд нөгөө эмэгтэй хүн орилддаг шүү дээ, чарладаг шүү дээ. Эмэгтэй хүн ингээд гэж өөрөө л орилж чарладаг. Тэгээд нэг ингээд 2 гарын бариад ингээд нэг юм зөвхөн зодуулахгүй зохиолгүй тулд ингээд 2 гарын барьсан чинь тэр ингээд мушгсан гарыг хугарт юу гарын минь мушгаад хөхөрдөл ингээ бадсан ингэсэн тэгсэн гээд ингэжлээ. За наа хүнтэй чинь би суугч яхад хоёрхан найзтай. Наа хүн чинь өөрөө нийгэм шиг хүн. Нэгтэй амьдралд хоёрхан найзтай заяа. Хоёрхан найзтай. Хоёр найзын нэг нь надтай суух юм бол чамтай найзлгүйгээд салаа хаяа яваад дүүцэн найзтай. Хоёр дахь найз нь болохоор цагдаа нэг одоо өмгөөлөгч хийдэг нэг гэр бүлийн яг хүчирхийллийн талаар 500 сая төгрөг авдаг гэдэг юм найзтай. За тэр найз нь байж хаад бид хоёр хэрэлдэж уралдаад нэг тийм амар зодон цохон болсон зүйл байхгүй шүү дээ. Би нэг удаа тэгдэг юм аа. Би ч өөрөө зодуул зохиож өссөн. Арай л нэг эр хүний нэг толгой дээгүүр нэг арай л давсан заяа. Наад чинь элдв янзаар хэлнэ ш. Намайг бүр элдв янзаар хэлнэ. Арай л амар хараас цохин бүр ингээд аргаа бараад эрэгтэй хүнийг бүр давтагдан тамирдан тултал хилдэг хүн байхгүй юу. Тэгээд эрэхтэн би бүр наад хүнд чинь нэг бүр ингээд суран хэлээгээр би өөрөө нөө зодож үзсэн хүн бүр энэ чиний аавын төлөө бол гэдэг нэг бүксэн дээр нэг алгадаж үзчихлээ 2022 оны 1 сард шүү. Тэгээд би энэ чиний аавын шин ташруулаг эцэггүй хүүхдийн толгой том ихгүй хүний бүкс том гэдгээ чи наад нэг ингээд юм арай л бас ингэж доромжилж ингэж гутаан доромжилж
энд амьдралд би наад хүнээр чинь би нэг ч анх суухтаа ингэж хэлсэн байна. Наа хүнд чинь нэр би ингэж хэлсэн байна. Би чамтай суулаа гэд би чамайг нэг ч ажил хийлэхгүй, би чамайг Солонгосын ажмаа шиг амьдруулна гэд хэлсэн байна. Тэгээд наад хүн чинь 4 жил ажил хийгээгүй. 4 жил нэг ч ажил хийлгээгүй. Би наа хүн чинь нэг зовоож исэн удаа байхгүй, тарчлаач исэн удаа байхгүй. Зөв зүгээрээ яхад нэгээл зодоод байсан юм байхгүй. Зөв зүгээрээ яхад нь наа хүн чинь бодвол би тийм хүчирхийлэгч хүчин хийдэг хүн бол наа хүн чинь одоо ингээд лайв хийлээгээ зодчих юм шүү. Одоо архиуд бол ингээд архичин байсан бол би архиа угаал очиод зодчих юм шүү. Уг нь хүчирхийлэгч хүн чинь тийм юм хийдэг үстэй. Архи угаал архиа угаал зоддог үстэй. Ашгүй бол нөгөө хүчирхийлэгч хийдэг бол очиод нөгөө зоддог хүн чинь очиод зодчих үстэй. Яагаад тэгээд зодож модохгүй гэд би зүхтаагаад байгаа. Би зүхтаад гэж. Би наа хүнээс чинь зүхтаад гэж. Өөрөө зүхтаач амьдэрдэг шүү. Наа хүнээс чинь хартсан байхгүй юу? За би ингэж зүгээр тайлбарлыг хийгээд өгөө. Юу бачи зүгээр тайлбарлаж өгч. Тэгээ та нар юу гэж ярина хамааахгүй эмгтээчүүдийн талаар нь. Тэгээ бүх юм чинь зүгээр гой сайхны дурсаа л да. Ингээл тий Турк улсад ингээл ийм аз жаргалтай ажилласан гэр бүл ингээл гинт одоо ийм муухай бол хожим хойно хэрэлцэн хожим хойно үдж байгаа бичлэгч нь л та нарт амар сенсац болоод тохиол 4 жил хүүхд юу энэ хүний чинь зодоод байсан шүү дээ. Ингээл 4 жилийн өмнө ингээл анх ингээл Туркд ийм гоё байсан. Ийм амар аз жаргалтай байсан гэр бүл ингээл зодолдоо л байсан билээ л дээ. Ингээл зандаа зодоод л байсан билээ. Ингээл амар ийм гоё ингээл аз жаргалтай явж байхдаа л зодоод л байсан билээ. Чи яагаад аз жаргалтай яваад байгаа ингээл зодоод байсан юм шиг л. Ингээл амар ингээл Турк улсад чи яагаад аз жаргалтай байгаа гэж хөрхий зодоод байсан билээ. Энэ үнэ чи. Ингээл хөрхий жирэмсэн багт ингээл одоо энэ чи жирэмсэн байгаа шүү дээ. Ингээл жирэмсэн багт нь би чи яагаад жирэмсэн байгаа гэж зодоод байсан билээ. Тэгээд ингээл чи яагаад ийм аз жаргалтай ийм гоё амьдраад байгаа ингээл зодоод байсан билээ. Энэ үед чи арай миний найз нөхөд ямар гоё явж байна, гоё авч явж байна гэд би тэр үед хүүхдтэй гэдгийг хэлэхгүй нуугаад амьдарч ирсэн юм л да. Тэгэл би ингээл гоё аз жаргалтай багт чи ямар аз жаргалтай байгаа гэж зодоод ирсэн юм бэл. Жирэмсэн багт л зодоод ирсэн юм бэл. Хүний мод дуртайгууд нь үдчихлээ сайх. Ингээл зодоод ирсэн бэл. Чи ямар аз жаргалтай амьдарч байгаа гэж зодоод ирсэн бэл. Чи ямар аз жаргалтай амьдарч байгаа гэж зодоод ирсэн бэл. Тэгэхээр энэ эмэгтэй хүн бас муухай юм л. Тэгээ одоо хулгайч хүний утас би ч нэг кармагаа чөлөөлөх дург байхгүй. Дандаа миний хулгайгаар утас үзнэ. Миний дандаа Facebook ингээл чат мат ингээл үзчихнэ. Ингээл мэдгүй магадгүй сайн яваад ирэхлээр ингээл ганц нэг юм эмэгтэйчүүд ингээл чат үзчихэдэг. Тэгэл тэр болгонд нэг яг би эмэгтэй хүнтэй уулзж байгаа шүү дээ. Очирч байгаа шүү дээ. Чатлал уулз юм болцоо гэхэд би уулзчихс удаахгүй. Одоо энэ ч магадгүй 7400 хүн үзэж байна. 7400-аас нэг 40 эмэгтэй гараад ирээсэ. Надтай чат үчихэд уулзъя гэд гарч иржсэн эмэгтэй байгаасаа. Тэгт нь уулзчихсан байгаасаа. Ядаж нэг 40 эмэгтэй гараад ирээсэ. За болоо 40 эмэгтэй гарч ирээд надтай уулзчихсан болоосоо. Уулд би очиод уулзаа секси чам шаашаа гэдэг юмсан юм шиг лээ. За тэгээд би өөр шилээ аваа явчихгүй. За шилээ аваа явчихсан хотлаа хэрэг дурлал амар сайн найз нар бол залгацгаад бах юм. Ингээл ийм гоё аз жаргалтай байсан үеийг ярьсан дээ шүү дээ. Дандаа хүний мууг нь эхлээ гоё байсан зүйлийг ярих хэрэгтэй байхгүй. Эхлээд гоё амьдралыг ярих хэрэгтэй байхгүй. За ингээл амар аз жаргалтай байсан гэл ингээл Туркд бас энд ингээл бас Туркд нэрдэ ингээл ийм гоё яг хаус маусын төрөөслөл тэгэл ингээл байгаад амьдрал үр хөвгтэй эрүүл бүтээн гоё цэвэр агаарт энэ Улаанбаатарын утаанаас хогийн нийгмээс стресснээс ингээд холуур ингээд амхандаа ингээд үр хөвгтэй ингээд зүв боожлоод ингээд аваад яваад байсан байхгүй. Тэгээ эн чинь жирэмсэн байгаа шүү дээ та хоёр чинь. Гэтэ аз жаргалтай байсан хүмүүс ч ярих хэрэгтэй байхгүй. Тэгтээ за хүн чинь нэг дандаа зовлонтоос энэ ингээд Монгол дөнгөж ирж байна бид хоёр. 7 сартай байна уу та жирэмсэн. Дөнгөж анхныхаа охинтой UB Palace нэг хандвийн тоглолтын дээр очдөг юм аа. Яах та нар чинь амар тухтай үзээд амар мэддэг юм чинь та нар мэдээж ярьсан дээ шүү дээ. Мэддэг юм а ярьсан дээ шүү. Та хэд мэджил omж та хэд амар бичлэгээр амьдралдаа гоё. Тэгэл өөрөө ингээл би тэгээ Турктэй жаад манай хүн чинь хоолн зохицгүй болоод ирэнгүүт намайг яваад гсэн юм л та. Амар хордлого ихтэй. Манай од гэрэл дээр хордлого эмхтэй охин хүүхдээр хордлого ихтэй гэдэг юм лээ. Амар хордлого ихтэй хоол идэж чадахгүй болоод ирэнгүүт хаяа явсан. Тэгэл юм л бол ингээл юм хөхөө гаргасан зураг өгөөл хурж ирээч ингэж тэгэж daa ингээд хөөрхөн манай охиноо одоо дөнгөж ингээд охин үртэй болж байгаагаа ингээд мэдэрч байгаа за ингээд бичлэг бид хоёр 12 сарын 31-нд 22 оны 12 сарын 31-нд 2 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 сарын 31-nd 2 сарын 31-nd 2 sарын 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 31-
энэ чи ингээл манай ах ихснэр ингээд хүртэл бүр ингээд зорж ингээд хурж ирж ингэж баяр хүргэжсэн шүү дээ. За бид нэр ингэж бүр ерөнхийлөгчийн өрөөнд нь Турк улсын бүр хамгийн том дайранд ерөнхийлөгчийн өрөөнд нь за тэгэнгүүтээ энэ ингээд 6 сартаа за ингэж ирэмсэн. За ингээд юм нүцгэн зураг ав. Миний фэйсбүүк дээр энэ зургийг хий. Би зургийг хийх төлөө бас ингэ загнуулдаг шүү дээ. Манай хүн чи од болохын хүслээ. Дандаа одуудаас өөрчлөжсэн мөлий. Тэгээ би энэ одоо энэ бүгж бас байна. Надтаас ингээд суухаас өмнө энэ бүгжнээс өмнө сүүн бүгж ингээд үргэлжлэсэн залуу болгоноос сүүн бүгж авч ирсэн мөлий. 10 жилдээ нэг залуутай үргэлж явахдаа нэг залуугаас сүүн бүгж авч ирсэн мөлий. Цоо гэдэг найз залуугаас нэг сүүн бүгж бас хормын бүгж авч ирсэн мөлий. Тэгээ надтай бас ингээд нэг юм өөрхийн тул заавалж би юм бүгж зөөх хөстөө би өмнөх үргэлжлэсэн залуучуудаа би заавал юм бүгж авдаг байсан. Заавал юм бүгж явах хэрэгтэй гэд би гэрэлтийн баталгаа надад байхгүй. Та нар миний намайг амар мэдмээр бол надад гэрэлтийн баталгаа байхгүй. Наа хүнтэй чинь гэрэлтийн баталгаа байхгүй. Бидний ихнэр гэж яар. Бид хоёр хамтран амьдрах гэж явдаг юм билээ шүү. Хууль ёсоор бол энэ бүгжийг би зөвгөөгийн төлөө хэрүүлүүлдэг. Энэ бүгжийг би зөвгөөгийн төлөө дандаа зодон болдог. Энэ бүгжийг зөвгөөгийн төлөө зөвгөө гарцны төлөө айсвал би найз нөхөдтэйгөө байж байхдаа энэ бүгжийг сануусруугаа аваад 6 ахусны төлөө наад нэг зодон зохиолч юм болдог. Тэрнээс би наад нэг бичлэгнэр ингээд эвлүүлсэн байхгүй. Зурганаар эвлүүлсэн байгаа байхгүй. Энэ бүгжийг хэрүүл усны төлөө надад зохиол зодтолдог чи бүгж зүйлээ ямар гिचээтэйгээ яалаа ямар нэг гिचээтэйгээ унтаж хөвцсөн гэж босныхоо төлөө би унтаагүй төлөө наа хүнтэй чи хэрүүлүүлж би унтаагүй гэж ингээд би бүр ингээд унтаагүй зүйлийнхаа төлөө би бүр унтаагүй гэж ингээд үннээ хэлж ингэж хүн ойрцсныхоо төлөө ингээд нэг яаж ягаал чи ямар ядраатай юм бэ гэдэг ингээд түлхэж ч юм уу ингээд бүр ингээд хүний гидийг хүргээд бүр ингэж солиороо ингэж яаж ягаад нэг гарынх нь хальт ингэж глюкоз руу нөмөө нэг хөлнийх нь глюкоз руу нэг хальт ингээд бүр ингээд жил 2 жилийн дараа л хүрсэн шүү 2 жилийн дараа хүрсэн шүү тэрийг бас мэдэж аваарай. Тэгээ хүснийхээ төлөө нэг ингэ 6 ангуудаа өөр болох ингэ зургнуудаа дарчдаг юм байна. Миний утсан дээр байсан нөгөө нэг өөрийнхөө авираа гаргаад байсан миний бяцхан одоо наа чинь бүх юмний чинь цаглаа тайлгдсан заяа. Миний бяцхан охин одоо ярьдаг болсон. Та нар нэг цагдаа магдад хэлнэ гэдэг байгаа хүмүүсүүд цагдаанууд нь очиод миний охин худлаа хэлэхгүй. Одоо миний од гэрэл миний хайртай, миний амин сүнс, миний үүртийн хайр одоо ярьдаг болсон. Тэр 108 нь очиод шалга миний бяцхан охиноос шалга миний бяцхан охин үнэн хэлдэг болсон. Миний бяцхан охин ярьж чаддгүй байхдаа харин би ийм жижигхэн зүрх айдаг байсан. Ийм жижигхэн зүрх имийгээд би тэр бяцхан охиныхоо төлөө энэ Америк руу хүртэл би энэ үр хөвгтэй гэр бүлээ хаяа явсан ч гэсэн би ирсэн. Би зүгээр ингээд Америк тэр нэг юм нүцгэн хүүхэнтэй клип хийж яхад над руу бүр видео кол хийж яхад бас муу навш минь хой гэж боод гэл чиний эцэг чи хаяа явсан заяа. Наад чинь янхан дагаад алга болсон. Бас муу навш минь өгснээгээ төвтэй байгаа чиний эцэг чинь чамаа хаяа явсан гэд ийм бяцхан зүрхийг айлгаад би энэ Америк улсаас ирсэн заяа. Америкаас ийм жижигхэн зүрхийг айлгадаг. Наад чинь нэг гол бичлэгнүүдийг устгачиж би ингээ хаалга онгоолгоод ингээд би бүр зүхтаадаг штеп. Би наа хүнтэй чи хэрэлдээд байхгүй. Би наа зүхтаагаад тэгээд гадаа тамхи татчихад яваад ороод ирэхэд нөгөө хүүхэд бүр ингээд айц энэ од гэрэлт та хэдийн мэддэг наад миний хөөрхөн бяцхан од гэрэлт бүр бүгд хайртай. Одоосод ч хайртай. Бүх хүмүүс миний бяцхан 2 хүүхдэд хайртай. Наа 2 бяцхан зүрхий чинь хин айлгад юм бэ гэхлээр наад хүн чинь аимшигтай орилж аимшигтай чарлж айлгадаг. Тэр 108-д нь би хилээд нэмэргүй мэл шүү дээ. Би наа хүнээс чинь бол энэ 461-т чинь 2 удаа орсон шүү дээ. Зүгээр худлаа хилээ тэгээд намайг бүр ингэж хориулж исэн удаач байдаг шүү дээ. Наад чинь дэндүү өөрөө хартай сэтгцийн өвчтөө би хүүхдийн цууд хоол идэхийн тулд би одоо яг ингээ видео кол хийгээд хоол иддэг тхүү. За би одоо хүүхдийн цууд хоол идэж байна. Би эндээс гараад 25 минут болно. Гэр хүртэл 25 минут болно гэд би яг хүүхдийн цууд ингээд хоол ингээ видео кол хийж хагаад хоолоо иддэг. Тэгээ би гэрлүүгээ 25 минут харихын тулд би 20 минут болоод 20 минут болж хагаад би наад хүн чинь залгаад ёо одоо хаана одоо юу хийж байна одоо хаана гэд ийм амар сэтгцэн өвчтэй заяа. Тэгээ би одоо жишээ нь ингээд дуу бичлэгийн студент ингээд байж хаад манай дүүнер ч гэсэн наа чинь одоо хилээд өгөхгүй байх жоохон санаа зовоод арай л их хүн болчихлоо. Би өдөр болгон ийм би одоо энэ ч байна би тэрнтэй байна одоо ингээд тэр энэ ч ингээд байж байна одоо ингээд тэр байжснаа тэр нь тэгээ яваад өглөө тэгээд одоо би ингээд 20 минут болгонд би ийм бичлэг хийдэг. Миний надтай бүх хавь ойрын хүмүүсүүд надаас ингэ зүхтаадаг, жиирхдэг.
Миний найз нөхөд гэж баг байхгүй. Од эрдэнтэй уулзах гэхэлэр хэцүү. Од эрдэнтэй уулзах гэхэлэр хэцүү. Ингээд одоо ингээд 50-200 хүмүүс л би гэрээсээ гарлаа. Би тэрнтэй явж гин, энтэй уулзж гин, ингэсэн гэж гин. Масуусан юм шүү. Би хар тамхи хэргэлдэг шүү дээ. Би хар тамхи хэргэлдэг байсан. Гэхдээ наад удахгүй энэ хагас өдөр миний нэвтрүүлэг гарна. Би тэр одоо энэ 7300 хүн үзэж байгаа дэр намайг энэ Улаанбаатар хотод гудамжинд чинь эргэжтэйчүүдээс нь ойлуулжсэн түүх байдаг юм аа. Заяа. Харин би тэгтээ миний нулимс ойрхон болоод би одоо саяхан нэвтрүүлэг дээр уйлсан байлээ. Нулимс минь их ойрхон болоод магадгүй худлаа уйлсан байж магадгүй. Та хэдийгээр бол баг худлаач уйлж иж магадгүй шүү. Баг та нар тэгж ярихаар хүмүүс байна. Тэгээд би бяцхан зүрхний хаажууд уйлдаг юм шиг. Одоо энэ цаг нэг амар архивтай юмнууд чи харуулдаг юм. Амар юмнууд чи харуулдаг. Би охины хаажууд ингээл орилоо, чарлаа ёо болооч шээ ямар амар юм. Надтай нэр 7300 дотор хүн дотор баг би бууш баг 30-аад эмэгтэйтэй явжсэн баг шүү. Наа хүнтэй чи үерхэж уулзж учраас би баг 30-аад охинтой охтуудтай үерхэж нөхөрлөж салж нээлж царинж баг магадгүй би чинь залуу мянган баяр гэж явдаг байлаа шүү дээ 2017-18 онд. Тийм шалиг зайтай юмтай наад хүн чинь нийлцсэн байхгүй тийм ээ би банзал. Тийм завхаа хүнтэй нийлцсэн. Надтай нэг 20-30 эмэгтэй явжсэн тэр эмэгтэйчүүдээс магадгүй үзэж байгаа зодж исэн удаа вэ нүү? Зодулж исэн удаа вэ нүү? Тийм болвол намайг зодж исэн гэд хэлээд өгөөч. Чи намайг амар зоддог гэсэн шүү дээ. 20-30 эмэгтэй надтай учирч ирсэн. Тэр 20-30 эмэгтэйг би яагаад зодоод байгааг юм бол тэр хэдийг зодохгүй зөвхөн наа хүний чинь надад гим хийсэн гэж зодоод байсан баг та. Надтай бүр 20-30 эмэгтэй учирч ирсэн ш. Наа хүнээс юм. Тэгээ тэр эмэгтэйчүүдээс одоо баг үзчихэл байгаа. Нэг баг 20 үзэж байгаа билүү дээ. Тэгээ 20 хэлээд өгч чи нааг ингэж амар зоддог байсан мэт, ингэж амар дээрлэгдэг байсан мэт, ингэж амар нааг ингэж зодоол идэг байсан мэт тэгээд гараад ирээсээ. Залуу мянган баярыг залуу мянган баярыг. Би чинь залуу мянган баяр гэж явдаг байсан шүү дээ. Наа үнтэй чи учрахаас өмнө би чи 23-30 эмэгтэйтэй учирдаг байлаа, уулздаг байлаа. Тэр бол тэр эмэгтэйчүүдээс наа гарч ирээд за энэ юм ингээд юу Туркд байж байгаад ингээд жирэмсэн зургнуудаа явуулаад байна. Хурж ирээч би чинь чамдаа хайртай. Чамгүйгээр би чинь яаж амьдрах юм бэ? Чамгүй бол би энэ амьдрахад өстой үндэл хэцүү байна. Энэ амьдрал амар хэцүү байна, мэцүү байна гэл. Би ч нэрээ угаасаа жоохон юм мөнгөтэй байсан шүү. Ингээл хүмүүсүүд ингээд доллар өгч мөгөл яг Туркөөс одоо дөхөдөө би чинь ингээл зүгээр доллар чинь тоглодог байсан шүү. Маа ингээд энийг чамд гэл хацаад иж суцаа солиорол идчихсэн. Энийг чамд хүмүүсүүд хожим хаа нэрээ босон болоочоор мөнгөтэй болсон маш их яриад идэв мөлий. Ичих нүргүй ярьд юм лээ. Би чи айл 2021-22 онд л долларын чинь зах зээлд хүрсэн байсан шүү. Арилжаа гэж би чи айл үүдийн хийгээд хүрсэн байсан шүү. Одоо наад нэг мөнгчингийн coin гэдэг байгаа. Мөнгчингийн coin чи миний нэг 14 сая төгрөг, мөнгчөө миний нэг 14 сая coin хэд үсэн. Art coin миний нэг 17-8-9 сая төгрөгийн coin байгаа. Тэр coin бас одоо юу болж байгаа мэдэхгүй. Тэгээд дээрэс нь энэ хүн л ингээл өөрөө бүр багасаа үргэсэн юм шиг л ингээл ийм зураг ингээл эвлүүлээл ингээл над руу ингээл хийж мэдвэс өмнө нь өчнөл найз залуу малуудаа байсан байлгүй дээ. Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Тэгэл ингээл ийм зураг авахулаад ханьнастай ганцаархан ач гэсэн хэцүү байна гэл ингээл ийм зураг явуулаад ижиж байлаа. Ингээл байн ингээл зураг явуул. Facebook дээр бол яг ийм хөөрхөн харагдаад байхгүй. Амар гимзэнгүү. Ингээл тэгвэл хүн бол гараад ямар хөөрхөн охинтой суудсан бэ? Ямар сайн хүнтэй суудсан бэ? Яаж ийм хөөрхөн охиныг гомдоос аваад идэв нэ? Тэгвэл Facebook дээр ингээл зураг авах хүмүүс ингээл тэгэл нэг маникюр педикюртэй байнгын ороод тэрнийхээ төлөө тэр маникюр педикюрт бол хүүхэд тэр уйлж гин үү, тэр өсөж гин үү, тэр хамаа авахгүй. Зөвхөн Facebook дээр ингээл аим гоё охин. Йоо аим гоё охин. Би чамд аим хайртайсан шүү. Би энэ хүртэл амар хайртайсан. Одоо ингэж жирэмсэн 8 сартай ингээл тэгэл ийм амар тулаач өөрөө. Тэгвэл ингээл хальт ингээд над руу нэг чат бичсэн эмэгтэй гарч ирдэ л дээ. Ингээд олж гэл тэгвэл тэр эмэгтэйчүүд аль руу нутах шаан чим юм уу гिचэм миний нөхөрлөө чатчлаа би чимээ аль руу ч нутах шаан үсээ чинь шатаан юу гэдүүлээ аль руу ч нутах шаан гिचэм чам би олж байгаа талн болно бүр амар штэ. Таад чи наа өнөөс гарахгүй юм шүү. Ийм гоё эмэгтэйс аль руу ч нутах шаан аль руу ч нутах шаан гэж юу гэсэн ч юу ёо болоо чи
Чи миний нөхөртөө мөхөртөө би нөхөр нь биш надад гэрэлтийн баталгаа байхгүй зүгээр ийм бүс зүснээ хөтөлөө би бүр ингээд юу наа хүнээсэн бүр аманд нь ордог төхөө тэгээ ийм амар тулаанчин төхөө надтай зодтолтой гэдэг хүн штэ эрэгтэй хүн надтай зодтолтой гэдэг болохоос эмэгтэй хүн надтай зодтолтой гэдэг хүн штэ наа хүн чи хоёлоо зодтолтой шээс чи битээ шалчнаад хоёлоо зодтолтой ш аашс би тэгсэн чи за тгий зодтолтой яашс хоёлоо тэгвэл зодтолтой яашс би эмэгтэй хүнтэй зодтолтой биш би эмэгтэй хүнтэй зодтолтой жаа надтай өргөжөөс охтууд минь намайг хайрладаг байсан надад хайртай байсан миний охтууд гараад ирэж та тэгээ би зодтолтойгээ зодчих удаа байд юм болоо та тэгээ хайрлж явсан нөхөөс би эмэгтэй хүнээс 100 төгрөг гаргаж аваагүй би эмэгтэй хүнээс 1000 төгрөг гаргуулж үзээгүй би эмэгтэй хүнээс би 1000 төгрөг авч үзээгүй энэ амьдралдаа өргөдмөр юм да хөөрхий ингээд энэ Турк улсын энэ одоо ерөнхийлөгч нөрөөгээд бүр хамгийн том байшинд нь би чи гоё шинэ жилийн хүртэл гоё тэмдэглэж үзсэн шүү дээ чи санаж ивэл хамгийн сайхан юм гэдэг яриа л да зэгцээ. За энэ үед би нэг сүүн бүж өгсөн юм аа. Би дөнгөж 9 сарын 24-нд удаагүй нэг сүүн бүж өгсөн. Тэгээ тэр үед энэ бүжийг өөрөө яг энэ зурган дээр тайлаа шидэн хийчихсэн. Би шамтаа нээлэхгүй суухгүй салын малыг гэж ярьсан. Тэгээд энэ бүжөө хайсан мөртлөө суугаа салаагүй. Тэгээ энэ дотор нэр мэдээд авчаарай. Би одоо хоёр дахь миний бицхан яг надтай навд өрөөс мангар хөрхөө адэсагэд хөрхөн охин минь төрсөн болохоор би үгүйсгэж буруу хийж чадахгүй л дээ. Төрсөн болохоор нэг найз нь тэгсэн мөлий. Наадхаа чигээс хоёр дахь хүүхдийн төрүүлчихээ тэгэх юм бол над эрэгтэй хүн хизээж салдгүй. Эрэгтэй хүн хизээж холддгүй. Чигээс хоёр дахын төрүүлчихээ гэж ярьсан мөлий. Тэгээ хоёр дахь хүүхдээс манай хүн нөөник хим блэ? Соо гэдэг нэг бацаан бид. Тэр соогоо бацаантайгаа 10 хэдэн жил үргэсэн гэдэг дээ. 10 хэдэн жил үргэж байхдаа нэг ч жирэмсэн болоогүй. Надтай дөнгөж нэг сар болгонгуудаа жирэмсэн болцсон байдгийг. За та нар одоо атаархад анфоло молож атаархад яах нь вэ? Хөөрхий. Сайн яваа нэг атаархад яах вэ? За ингээд Турк улсад бид хоёрын гоё ижилээ. Тэгэл энэний төлөө ингээд зодоолсон мэлээ ш. Тэр ингээд нэр да хүн ийм сайхан байсан дурсамжуудаа ярьдаг байхгүй. Ийм гоё сайхан байсан, гоё сайхан газараар навж яваад гоё сайхан байлгаж ирсэн юмаа ярихгүй зөвхөн муугаал ярьдаг. Хүний мууг л ярьдаг. Хүний муулахыг л ярьдаг. Хүн дандаа хожим хойно болсон юм аа л ярьдаг. Яагаад энэ аз жаргалтай байсан үеүдээ энэ аяим сайхан аз жаргалтай байсан зүйлүүдээ ярьдаг юм. Энэ одоо 2022 онд бид хоёр ингээд нууцж та. Ингээд 8 сартай байхдаа бид хоёр өргөө кино театрын VIP би зүгээр кино театрт үзүүлэхдээ хүртэл кино театрт хамгийн айтайхан газраар нь лавж явдаг байсан шүү дээ. Чи энэ яагаад энэ гоё сайхан дурсамжаа ярьдаг юм. Энэ одоо би одоо ингээд болоход баярлаад хөөрхий ингээд ийм хөөрхөн хүү байсан болсон. Ийм хөөрхөн аз жаргалтай ингээд энергийг авсан би өөрөө явж ирсэн. Би сайн байх гэж хичээсэн шүү дээ. Байсан шүү дээ. Би сайн байсан шүү дээ. Яагаад энэ аз жаргалтай байсан юм ярихгүй зөвхөн мууг нь яриад байгаа. Чи ийм гоё аз жаргалтай байсан нэгэ яагаад ярихгүй. Ийм сайхан тэгэл чи ингээл зураг явуулал ийм сайхан царай цэцтэй байжсэн нэгэ ярихгүй. Яагаад ингэж юм хүний мууг л яриад, хүний муулахыг л яриад ингээл ийм аз жаргалтай байсан мөчүүдээ ийм сайхан нарны энерги авал ингээл ийм би чиний ингээл гоо сайханд чинь бүх юмд чинь ингээл чамаас би ингээл гоо сайханд орлоо гэхэд чинь мөнх төргөн дээр чинь таталтаж удсан удаа байна уу? Ингээд нүрээ гоё сайхан ингээд аваа явахад чинь таталтаж удсан удаа байна уу? Чамаг би ингээд нэг хувц худалдаж авах гэж чинь юугээ хийгээд юм хувц худалдаж авах удаа маагаад би татгалж чийсэн удаа байна уу? Би чиний тансанд бол нэстэ нэг маа гэж мөнгөний тнүүд чи хийгээл явж байсан болохоос өсөө цангааж ирсэн удаа байна уу? Бити тэгэл нэг юм удаа муухай юм ярил л да. Ингээл чи над руу ингэж хөхний зурмаар явуулдаг байсан шүү дээ зэгцээ. Ингээл өчргөө хөхнийхөө зургийг явуулаад ингээл санжийн манжийн ингээл хөх мөхнийхөө зургийг би биш шүү дээ. Чи л над руу явуулдаг байсан шүү дээ. Над руу хөхнийхөө зургийг явуулчих гэж хөхний зурмаар явуулчих гэж гойд байсан удаа байхгүй шүү дээ. Аль нөгөө нэг чатар явуулсан юм уу та нар? Би тэгж эмэгтэй хүнийг чи над руу хөхнийхөө зурмыг явуулчих гэл ингээл за 2022 онд дөнгөж би хоёр ч нэг удаагүй жахад л ингээл өөрөө л амар секси микс яваад энэ торон хувцсумсэл бэлдээл ингэж миний залцгнаад ижээд байсан шүү дээ. Энэ хин би биш шүү дээ. Шинэ секс чи өөрөө шүү дээ. Энд чи өөрөө ингээл намайг авч суух гал бүр ингээд байдгаар ингээд ороод энэ мөнгө ямар ч юмгүй. Би энэ 2021 22 онд чинь л юм
Бэс шүү. Тасаа. Би танаас Монгол өөрөөсөө гоё хаас хийж амдсан залуусаа. энэ 22 нэ. 22 онд шүү. Coin. Би 22 онд энэ мөнгөний шин зах зээлд хүрсэн байсан шүү. Би хоёр охиноо бодоод би наа хоёр өхнөж охиноо би авъя. Чи миний охинд асрагч хийж чадахгүйгээд одоо энэ дээр хардаа. Үгүй 22 он шүү. Чиг зэрүүн байж чадах. хот Оо. Би өөрөө багтаа хүн шүү дээ. юу яриад байгаагаа хэл. Энэ хардаа. Энэ чи өөрөө үнэн байж чаддаг хүн шүү. Үү өсөж мэдгүй байгаа шүү. Чи өөрөө үнэн байлаа. Үгүй 22 шүү. Чиг зэрүүн байж чадах. хот Оо. Ингээл фак юугаач гаргадаг, дон туруугаач гаргадаг, эрэгтэй хүндээ салаалж шүгдэг. Эрэгтэй хүндээ салаалж шүгдэг. Би нэг ажил хийх гэсэн чи намайг ажилуулдаг штэ. Гарахгүй. Намайг гаргадаг. Чи ямар юмтайгаа шаалцах байгаа бол, ямар юмтайгаа очирч байгаа бол, ямар юмтайгаа уулзах байгаа бол би нэг тийм зохио зайтай нэг тийм 90 наад би нэг 20 дэд өсөх хүүхдээсэн бол одоо нэг унтаж хөвтг гайл нэг хин нэгэнтэй унтаж чамсан хин нэгэнд ингэчимсэн тэгчимсэн гэд одоо энэ 24 20 одоо 25 он биш та 25 онд ч юм бүр наад хүнийхээ чинь хэлээд тийм зайдан завхаа 90 янхан шиг хүн байсан бол одоо наад хаа сайгүй ингээд юм дуудлагын охтууд гэж байна бүр тийм царайлаг охтууд гэж байна гулгаан массаж гэж байна дуудлагаар явдаг янхнууд гэж байна миний чат руу одоо ингээд хальт ингээд саллаа маллаа гэдэг ингэнгүүд уулзалдаа очилдаа хаа манай хуучин эксүүд ч гарч ирж байна. Сайн яваад ирэнгүүт манай хуучин эксүүд ч уулзын очроо гэдэг би хүүхэн баярлуулах биш байхгүй юу? Бид нэр эрэгтэй хүмүүс бид нэр эмэгтэй хүнийг шаадан болоо гэсэн чинь хожим би ингээд одоо өдний нөх хөшин хүн чинь боцсон чинь эрэгтэйчүүд бид нэр охин шаадан мөлий эмэгтэйчүүд бид нэрийг шаадан мөлий. Одоо охтууд нь бараг би тэрийг шаацсан би энийг шаацсан гэд би дархан очиж очин гэсэн надад дархан руу охтууд наваа шаах гэсэн охтууд зөндөө өгдөж би дархан очин гэсэн дархны охтууд би шаалгуулдаг шүү. Би бүр цухтаад шүү. Оо цаа тэгээ эднэрт шаалгуулсан гэж ярианд ороод явах үед бид нөө дархны охтууд байсан бүр цухтаад шүү. Дархны охтууд ч өөрсдөө хэлээ шүү. Хэлээд миний чи лайв үзчихвэл хэлээд өгч одоо энэ шаваа нэг буудлын авцсан өрөөг нь авцсан тэнд түрээ дээрээс мөрөө дээрээс гингүүд чи ирж байгаагүй те гэдэг нь айсгууд үнэнгийн хэлээд өгч наа нөгөө үнэн гэдгийг үү үсгэж мэддэг гэсэн би яг үнэнгийн хэлээд өгье. За тэгээд өөрөөсөө дүгнээд байчээ би танарт өчнөө юм харуулъя. Би зоддгүй шээ. Наад хүний чинь зоддог бишээ. Зоддог хүн яах гэж надад шин. Одоо чи та нар бодолтой. Би надад ээж аав нас нэр магадгүй үзчихэж магадгүй. Ээж аав нь охин аав. Эцэг нь бол эцэг шиг бай. Ээж нь бол ээж шиг бай. Би над танаа охины чинь ингээл элдв бусаар ингэж хэлүүлээл ингээд дарамжлуулаад гүтгүүлээд ингээд тижээгээд аваад явуудах надад шаардлага байхгүй. Би анх суугатаа наад хүнд чинь нэг ч ажил хийхгүйгээд 4 жил хайрсныхаа төлөө одоо бүр ингээд нэг элдв янзын бүр зоддог маддаг болчлоо. Аав нь үзчихвэл аав нь үнэнгийн хэл ямар авиртайг нь хэл эмээгээрээ амир үрдүүлэхэд нэр эмээ гэж хэлсэн. Эмээ нь бол мундаг хүн. Эмээ нь багш хүн, мундаг хүн. Эмээ нь бол бүгдийг нь хэлээд өгнө. Эмээ нь бол бид хоёрын охиныг бол харж байсан, хайрлаж байсан, харж байсан гэсэн мундаг хүн. Эмээг нь бол өстөө өгүүлэх хүн байхгүй, игэлгүй ачтна. Би бол эмээд нь бол маш эзэд бол эмээд нь би баярлаа гэж хэлнэ. Эмээгээ надад чинь зоддог хүн штэ. Эмээгээ унгаагаад бүр ингэ зодож модоод бүр ингэ таамаа гэд эмээгээ надад чинь зоддог хүн шүү дээ. Надад чинь нэг л их хөгшин хүнээр ингэж өргөдүүлэх тактик хэрэглээл фэйсбүүк дээр ингээл нөгөө нэг дүрээ гаргаад байгаа болохоос ш наад хүн чинь бүр хөгшин хүнийг зоддог хүн штэ. Наад чи аим шигтэй хүн штэ. Наад чи хөгшин эмээг зоддог хүн. Одоо манай од гэрлийг ингээд сая өчтөр тэр нэг намайг цагдаад ингээд миний би дэлгүүрийн нээлт хийхэд миний дэлгүүр дээр урилгахгүй ирчээд албаар би зүгээр маазрах дуртай байхгүй. Би тоглох дуртай. Би тогломоор шүү. Би хүүхд чиг ингээд зүгээр тогломоор шүү. Би өөрийнхөө хүнтэй одоо хүн эмэгтэй хүн эрхэлмээр бол би тэгвэл бас эрхэлж байгаа юм шиг би зүгээр жоок хийж тогломоор байна. Өчтөр надад нэг цэцэг өгөө, нэг бэлэг өгөө. Тэгээд нэг торт өгөө. Тэгэхээр би тэр нэг тогтоо өгсөн байхлаар одоо ингээд дэлгүүр нээсэнд нь баяр хүргийн мөргийг зөв нэг тийм хөхтэй нэг юм тогтоо байгаа байхгүй. Тэгсэн чинь надад нэг эмэгтэй хүн сайн гэрээ надад хайртай гинэ гэд би зөв маазарч байгаа байхгүй. Тэгж хийснийхаа төлөө
шууд ийм баглаатаа цэцгийн газар ургаал дэвсэл тэр цэвэрсэн юм дээр хүний урманд намайг дэлгүүр нээхэд заяа. Хүний хань, хүний ихнэр бол нэг ширхэг нэг мүү тоос ч юм уу нэг ширхэг нэг мүү хог багт нэг хогжрууч аваад гадаа үүдээр нь хайчаагүй жиж миний нойртой нойргүй босгосон бүтээж байгаа юм дээр хэрүүл хийж цэцэг баглаа тэгж дэвсэлж хайж ингэж нервтүүлж ингэж хүний стресстүүлэх шаардлага байхгүй. Би тэгэхээр аргаа барсандаа би зайл гэсэн. Та нар стори үзсэн баг. Тэгэхээр би чи энэ хүүтэл би чамаар би нэрээ яагааг байхад чи ийм хүний хог шороо чи хүний урманд хүний ихнэр юм бол ядаж нэг муу ганцхан цаасч болтгоо нэг хогч ингэж үүдээр нь хайчаагүй байжж чи энчнээс ингэж дэлгүүр дээр ингэж цэцэг мөцөг ингэж дэвсэлж хаяад ингэж эвдэх ёсгүй чи зайл гэсэн. Би зайл гэсэн. Та нар тэр сториг бүр 40 хэдэн мянгаараа үзсэн байлээ. Тэгтэн би зайл гэсэн. Тэрнээс би зүг зүгээр байгаа хүнийг авчирч ирээл зайл гэж өгөө. Тэгээд тэр нэг заргийн өнрөө байна. Мо боцрын муу, шижгийн муу, хортоо муу, сэтгүүлчийн нэрээр заллин хийж муу, өчнөө байр савтаа болж байгаа муу, боцрын гिचэм нь би чамд хэлчихэ. Битээ боцортож ингэж iStop хамтлагтаа хамааруулж iStop хамтлагийн гишүүн болгож яриад байна. Надад iStop хамтлагийн 30 жилийн түүх дотор iStop хамтлагтаа би нэг ч хийсэн дуу байхгүй. Би ямар ч iStop хамтлагтаа наваа битээч би бомб гэдэг өөрийнхөө нэрээр би 2012 оноос ахуулаад би үндэсний үйлдвэрлэгч бомб брэнд гэж би өөрөө хувцс хийж эхэлсэн. Намайг мэд хүмүүс нь мэднэ. Би их орны мөнгө их орондоо угаагдах ёстой гэж би хаа байсан 13 оноос ахуулаад хөдөлмөрлж хэлсэн. Би 2010 18 19 20 21 онуудад би Улаанбаатар хотод интернет покер гэдэг тоглоомын чинь ажилладаг байсан. Тэр үед би өдөрт хамгийн уйдгартай нарахгүй би 5 сая төгрөг. Би одоогоор баг 15 13 4 сая төгрөг шөндөө гэхэр маж унтдаг байсан бацаа. Наад нэг мөнгөний хор гэдэг чинь надаас бол гарцсан. Намайг хизээ байхдаа та нар ингээл таниал ингээл нэг юм хэрэг дург болонгод баахан чатаар зураг морог явуулаад ичилтэй болдоо. Хүчирхийлэгч юм бол надтай явжсэн 30 эмэгтэй байгаа. 30 тэгээс ядаж 3 ширхэг юм болтгоо. Чи намайг тэгж содж исэн мэт тэгж дээрлэжсэн мэт тэгээд гараад ирэлтэй. Код гаргаж. Монголчууд та нар хог штэ. Хүний амьдрал дээр яагаад гэр бүл салдгийг хэлэх үү? Яагаад салдгүй гингүүд та нар шиг ийм олон би эмэгтэйчүүд нэгнийгээ хөөргөж, нэгнийгээ худлаа ингэж өгөөдөж ингэчээ салгажсэн байхгүй. Одоо ингээд 2021 оны судалгаагаар 16 оны бүр судалгаагаар 17 18 онд залуучууд PC тоглодог байсан уу? Тийм, тоглодог байлаа. Тэр үеэр ганц бий болсон ээжүүд байгаа юу? Байгаа. Ганц бий болсон залуучууд байгаа юу? Байгаа. Би тэр үед энэ усын бүр надад бүр олон жил насаараа тоогооч хийсэнгүй юу? Имч бүр имч ихч байдیں۔ Би тэр имч ихчийг би бүр гэртэн хөргөж өгдөг байхдаа би судалж явсан заяа. 16 17 онд ихчээ би танаас нэг юм асууж гэр бүлийн хүчирхийлэл гэр бүл яагаад салаад байна ингээд та зүгээр энэ зүйлээд ингээд та хэлээд өгч мөгөөч ингэвэл ерөнхийдөө миний ихчээндөө ингээд юм судалгаагаар бол одоо ингээд залуучууд болохоор ингээд тэр үед ингээд охтуудад хайртай дуртай чамдаа би чинь чимэл ганцхан чамдаа би чинь хайртай мэртэй гэж жимсэлчт юм байна л да. Тэгээд ингээд жимслээд ингээд дуртай гэдэг за энэ л миний хайр энэ л миний нөхөр энэ л намайг хайрлна гэд амар итгэцэн нөгөө залуудаа итгэцэн ингээд итгэцэн ингээд байж ирэнгүүт нөгөө залуу чинь тоглоом юу ажил хийж үзээгүй, ажил хийж мэдгүй. Тэгээд нөгөө нэг PC мэсгээ ингээд тоглож явж идэг. PC мэсгээ ингээд тоглоо байж гингуудаа нөгөө нэг памперсны мөнгө ч юм уу, сүүний мөнгө ч юм уу хэрэг болно. Тэгээд ингээд ирэнгүүт яваад очингууд нөгөө нэг залуу нь уурандаа гараал нөгөө найзууд нөгөө нэг хуучин химлэр архиудууд одоо архиа угаал эсвэл PC тоглодог, PC-гээ тоглоод ингээд яваад өчтдөг. Тэгэл нөгөө Facebook дээр постлдог тий. Эста залуучууд эста эрэгтэйчүүд ийм тийм ингээл постлно. Тэнгүүд нөгөө нэг яг өөрсөндөө адилхан ганц бие ээжүүд, ганц бие эмэгтэйчүүд өөх тийм. Эрэгтэй хүмүүс бол угаасаа тийм миний доо чи эста буруу хүнтэй суулаа. Чи яаж ийм адгийн навчтай суудаг вэ? Яаж ийм адгийн навчтай амьдрдаг вэ? Яах гэж ингэж амьдрсан ингэсэн тэгсэн ингээл гэж янгууд нөгөө нэг эмэгтэй нь яг сэтгүүлчнийг лам юм уу бөөд юм уу үзүүлсэн юм шиг лам бөөд үзүүлсэн юм шиг нөгөө нөхөр шиг юмтай болох гэж ирэнгүүтээ нөгөөдгийг лам шиг хэлээл өө чи юм ингэж тэгж яриад энэ гэр бүлийн хүчирхэл залуучууд зөндөө гэр бүл зөвхөн бие салчаад байгаа юм биш энэ монголоор дүүрэн салалт энэ монголоор дүүрэн завхаарл энэ монголоор дүүрэн 7 хоногийн заяо 7 хоногийн 6 өдөр энэ Улаанбаатарын буудалд үрж байгаа шүү.
та нар нэг сайхан цэцэн амьдралтай юм шиг битгий нэг сайхан юм шиг нэг жоохон алтаа гараад ирэхлээр тэрэн дээр нь дөрөөлөд шоу тоглолт хийгээд битгий наваг нэг муулгаад тэгээд битгий авирах гэдэг 7 хоногийн 6 өдөр буудалд үрж байгаа та нар энэ буудлыг та нарт үргэж байгаа шүү. Зарим нь бүр ингээд нөхөртөө мөртлөө завхаарч найзынхаа нөхөртөө амьдэрж байгаа, зарим нь симэрхийн унтж байгаа, зарим нь бүр одоо нэг унталтанд 300 мянга, хоёр унталтанд 500 мянга нэг хоногийн саяар гингүүд нөхөртөө мөртлөө унтж байгаа, ажил хийж байгаа юм шиг мөртлөө унтж байгаа тийм за зарим нэг эмэгтэйч зөндөө байгаа шүү. Та нар нэг сайхан цэцэн хүмүүсүүдийг битгий заваараа завхаараад яриад байгаа. Энэ 7 хоногийн 6 өдөр буудалд үрж байгаа. Цаана бидний амьдрал завхаан биш. Та нар бүр өөрсдөө бүр хамгийн шижгийн завхаа амьдарч байгаа шүү. 7 хоногийн 6 өдөр буудалд энэ Улаанбаатар хотын буудалд үрж байгаа. Хин завхаараад байгаа. Та нар завхаарж байгаа. Тэр энэ буудлыг хин дүргээд байгаа. Та нар судалдаж байгаа буудал чинь дүүрхгүй. Нээ сайхан амьдралтай юм шиг л нэг хүнийг сайхан яриад байдаг юм шиг чиж. Ингээд сайхан ярьж байгаа. Одоо энэ хүн чинь энэ ярда ийм гоё сайхан байсан юм ярил та. Ингээд эхлээд танд зүрхшиг байд та. Одоо энэ ярда за бид хоёр ингээд гүмж хүүхд болоод бид хоёрыг хаяа яваад гэсэн. Өвчнөө. 4 хоног. Тэр 4 хоног хаяа яваад гэсэн. Бид хоёр чинь 4 хоног хөрхий шүү дээ. Ээж ирэхэд чинь шүү. Өчтөр пант идэх, тэмш пант идэх. Пантон дэц нэг туслаад гэсэн пантон чи өчтөрний жоо хаалраад та зүгээртэй. Зүгээртэй. Афоло хийгээ зайлаа штэ. Би гоогүй штэ. Та нарыг дагаалч, намайг дагаалч гээд би амар гоё мой цэцэн мэдсэн. Би бол амар ухаантай гэж юм яриаг штэ. Гараал яваа штэ. Та нарыг гойс юм уу? Би намайг дагаач. Би та нарт намайг дагах. Би та нарын амьдралыг шийднэ. Навас төрийн стандарт шийдсэн сайхан юм яриаг штэ. Намайг дагах юм бол би гоё амьдралтай болго. Намайг дагах юм бол би та нарыг ингэн тэгнэ. Намайг мэд хүмүүсүүд нь мэдээл байж хад болоо. Би та нарт таалагдах гэж нөө жинхэнэ энэ бахан доллар шиг доллар биш шүү дээ. Намайг дагах юм бол сайхан амьдрна. Намайг дагах юм бол энэ амьдрал чинь сайхан болно. Намайг дагах юм бол би энэ усаач хөгжүүлнэ. Энд ч би тийм цэцэрлэг барьна. Ингэн тэгнэ гэж би та нарт амлалаагүй шүү дээ. Одоо ингээ эхнээс ахуулаад бэж шүү дээ. Ёо. Одоо би ингээд ингээд амраад ирсэн юм бол ингээд зайки аав ээж ингээд дүүс хүүхд болоод хоёрдугаар их папагийн гэрэн бэлдсэн шээ. Одоо бооцож ингээл шопо. гой сайхны ярил да. Би ингээд тусгаашны засал ээжийн аавын ах гихчтэй нэгээл ухтаал гой сайхан л байсан шүү дээ. Миний энэ бяцхан шиг ярил да. Дөнгөж хөөхөө. Энд чинь бол миний аавын охин. Та нар тэгээд хэрүү тийшээ та нар энэ бяцхан гэр бүлийг салах гэдэг байгаа шүү дээ. Хүчирхийлэгч наа хүчирхийлэгч хийжсэн удаа байхгүй. 4 жил болоход заяа. Сарда, улиралда 7 хоногт нэг хэрүүл болно. Айл болгон хэрүүлдэ уруулда гэр бүл болгонд хэрүүл уруул байгаа. Тэр болгонд 7 хоног заяа сарда улиралда нэг хэрүүл болно. Тэр болгон тэр дунд нэг юм ганц нэг санамсаргүй зохиолд айсгуул бол ингээ хамгаалж байгаа ингэсэн зүйл. Тэр нэг эмчнээ нэрээ нэг уурцсан байдаг шин. Эмчнээ нэг уруулаад би нэг нүдрэн зөгцсөн юм шиг яриад байсан шин. Намайг гсэн гэж яриад байсан шин нэрээ ичгүй. Тэгээд эмчнээ ингээд ингээ амар хөхөж мөхөрцсөн юм шиг ингээл юм нэр байгаад байдаг. Надад зөндөөс юм сарвны зургнууд байгаа л та. Би тэгээд тийм зургнуудыг наач наад хүн шиг чи ингэж хадгалсан ингэж архив болгоогүй миний буруу болчих. Тэгсэн чинь ингээл би ингээл зарцсан юм шиг яриад өөрөө ингэж сэвэлцээл эмхтэй хүн чинь ингээл ямар авиртай байдаг лээ. Эмхтэй хүн ингээл эрэгтэй хүнийгээ зодгоол ингээл гар хуруугаа ингээл хүргээл ингээл янз бүрийн болж байгаа. Тэгснээ ингээл миний бүгсэнд ингээд гараа урцсан байхгүй нүрээ урцсан байхгүй. Тэгэнгүүтээ чи өөрөө ингэж яагаад ингэслээ гэсэн чинь тгээгүй гээд энэ бүгсэнд ч дээ энэ хоёр бүгс чинь гэрчтэй бүгс хөөрхий. Энэ бүгс нэгээд тэр нүднийхаа тэр доотлож ингээд урцсан. Тэрнээс би ингээд зогчоогүй. Би тэг зогтдог хүн биш.
Тэгж эмэгтэй хүнийг тэгж зодож модож ингэж нүүр гараад ингэж улаан нүүрлөө ингэж гар мар далаагаад ингэ на фэйсбүүкээр чинь харин тийм бичлэг чинь явдаг оригинал юм чинь бол тэр фэйсбүүкт чинь байгаа. Тэр бичлэг чинь тэр фэйсбүүкт чинь байгаа яг тэгж зоддог хүн чинь. Хаар тамхич юм гэж ингэ тулгуурлах юм. Наад хаар тамхины чинь бичлэг одоо энэ хагас өдөр цацагдана. Хаар тамхины эсрэг чинь дуу хоолой болж байгаа. На залуучуудад чинь үр хүүхдүүд чинь төлөө та нарын пистанар минь худлаа энэ хүнд хар тамхич ингэ шаахын оронд та нарын би үр хүүхэд болон та нарын дүү өөрийнхөө үр хүүхэд ирээдүг сайн сайхан болцоосоо гэд на хар тамхины чи эсрэг дуурж байгаа. На 10 дугаар хороолдод зарж байгаа ийм яг хар тамхич зарж байгаа имлгийнх нь эмийн сангаас энэ бан гэдэг энэ хүүхдүүдийн тариад энэ хүүхдүүдийн гаргүй хүлгүү болоод байгаа пистакуудын өмнөөс нь дуурч чадахгүй ч хүнийг гүтгэхтэй сайн пистакууд үнэн хэлж чадахгүй, үнэнгийн ярьж чадахгүй. Пистанар минь та нар тэр эмийн санд байгаа, тэр эмийн санд хар тамхинд зарж байгаа, хар тамхины тэр эм тариад байгаа тэр зөвхөн яагаад зараад байгаагаа тэрнийхэн талаас та нар дуурч чадахгүй шүү дээ. Та нарт зүрх байхгүй. Та нар яагаад гэвэл худлаа хүн гүжигдэхээс илүү та нар тэр зүрх байхгүй шүү дээ. Хэлж чадахгүй шүү дээ. Тэр эмийн сан ингээд энэ залуучуудад хар тамхины эсрэг зараад энэ хар тамхины эсрэг эмийн сангад байна. Та нар миний хар тамхич ингээд хар тамхи гээд клипийг үзчихээ. Хар тамхи клипэн дээр би 2019 онд энэ Монгол улсын чинь цагдаа нарт нь эрүүгийн цагдаа болон би Монгол улсын цагдаа нарт нь энэ эмийн сангаар чинь ийм хар тамхиг ингээд зараа сурчлаад байна гэдгийг нь би клипэн дээр тусгаж хийж өгсөн. Намайг хинч хүчлээгүй юм заяа. Би хар тамхир чинь баригдаж ийсэн удаа байхгүй хар тамхиртны чинь хэрэг байхгүй. Би 2019 онд залуучуудын өмнөөс та нарын өмнөөс би та нарын үр хүүхдүүд та нарын дүүнэрийн өмнөөс би хар тамхины чинь эсрэг дуурч ийсэн заяа. 2019 онд хар тамхины чинь би эсрэг дуурайд хар тамхи сорвоо хүний гарт орвоо гэдэг дууг сонсоод клиптэй нүз. Тэр дуун дээр клипэн дээр үзэхлээр би эмийн сангуудыг чинь би зааж гэж ийсэн. Над чиг тэгж хэлжсэн удаа хүн байдгүй. Монголын хипхоп чинь би 2019 он хүртэл хинч хар тамхины эсрэг дуурж ийсэн дуу байдгүй юм заяа. Дуу хоолой байдгүй. Надаас харин хооч нэг хар тамхины эсрэг дуурсан байвал 2019 оноос хойш хар тамхины эсрэг дуунаар гарна заяа. Хоёр хар тамхитай тэмцэх хилцс чинь миний тэр клипний арталт нэгээд хар тамхитай тэмцэх хилцс гэдэг манай ингээд лого хийгээд өччих би чамд 10 сая төгрөг өгье. Манайхаас 10 сая төгрөг өгье. Тэгээ дээрэс нь 4 буудаа цагдаа гаргаж чиний на клипэн дээрс нь арай жоохон цагдаа магдан жуул байгаад энэ 4 буудаа цагдаа гаргая. Хар тамхиар баригдчихсэн залуучуудын цацагдаагүй бичлэг зацъя. Ингээ тгий гэж яхад нь би дуу хоолойнд болж ийсэн заяа юм уу бацаанууд минь мэдгүй юм уу нусаакууд минь юм уу амьдралаа авч чадахгүй үсээ яаж засуулж чадахгүй юм уу эмэгтэйчүүдийг шуулдаваа энэ юм уу арчаагүй юм уу хатсан юм уу ачин юм уу нусаакууд худлааны цэцэн мэрэгэн аавын дүр тоглохоо цэцэн мэрэгэн ах болохоо цэцэн мэрэгэн лаг хийх юм болохоо чийж болж бишээ худлааныг сайн аавын нэртэй нөгөө эмэгтэйчүүдийг мүлжиж амьдарч байгаа юм уу арчаагүй юм уу нусан бацаанууд минь та нар бол бишээ болоогүй хөөе худлаа сайн ирийн тэр дүр хэсгэж худлаа хүүхдээ хараад сайн эцгийн дүр хэсгэж худлаа хоол хийж байгаа болж эмэгтэйчүүдээр тижээл гэж яваа үсээс засуулж чадахгүй юм уу арчаагүй юм уу мангар уцаанууд та нар л энэ сайн хүний дүр дэсгэж худлаа од болох гэж бич байгаа юм уу нусаакууд та нар бишээ болоогүй хөөе цагчин болоогүй ядаж нэг надаас дээшээ гарчаад дуурж заяа ядаж би бол мяа явж байгаа шүү би мяа явж байгаа заяа би өөрийнхөө бас зарим нэг мундаг явж байгаа залуучууд дотор би мяа явж байгаа би өөрийгөө бүр мяа явж байгаа гэж боддог би зүр гэр хороолт амьдэрдэг гэр хороолтын надаас мяа явж байгаа пистанер битээ худлаа том болоод энэ ч жүжиглгээд чи жүжиглэж чадахгүй хөөе битээ дүрдээ ороод гэр хороолтын надаас писта мяа явж байгаа мөн нинжанууд байж худлаа нэг лагдлаа хүн болгоо нэг юу сонсснороо худлаа нэг хүн хар шил зүгмөдөл хар тамхичин болгоод нэг сарда 7 хоногт 4 жил дотор та нар бодоор 4 жил дотор айл гэрд хэрүүл болтгоо яг 4 жил дотор хинж хэрэлдэлгүй яг 4 жил дотор нөхөрлөгөө ч юм уу ихнэрлөгөө ч юм уу маргалцсан зүйл болгүй яг тэр зүйл болсон нэг улиралдаа сардаа нэг ганц нэг ингээл нэг хүүхнээс болсон юм дээр нь трийг нь зодсон болгоод 4 жил тамалсан болгоод 4 жил дотор айл болгонд хэрүүл би айл болгонд зодон би айл болгонд маргаан би тэр болгонд нэг ганц нэг хүүхнээс болно тэр болгонд эвлүүлж мэвлүүлсэн ичээч зарим нэг сайтнууд одоо бас миний мууг үзгээд хөөхий хормон донтонгоо ярилдаг нэ. Би ч мэ залуу мянган баяр юм чинь тэгэл хормон донтоол явах байлгүй дээ. Сул
мөнгөтэй. Шал тал нь мөнгөтэй юм чинь тэгэл метэс хормон донтол байсан гэдэг. Яг битээ надад залгаад байл да. Би хөөрхөн төсний миний бороо юу? Энэ хүнээс нааш гэж басна. Зодтолтой. Зодтой. Би нэмэгтэйгээс нь зугатааж амьдэрдэ шүү дээ. хүний оолох юм гэж хүнийг ихэж оруулсан. Энэ хүн 108 доод хүүхдийн гинэ. Ямар ичтгэн бэ? Энэ хүн өөрөө 108 намайг ингээд хоёр хүүхдийн дээр таштай. Машин ингэж Одоо хүүхдүүд цаана нэг уйлж. Энэ хүүхд цаана уйлж хин ордод юм. Хин чанга ордод юм. Залуусаа хин чанга ордод юм. Энэний цаана хүүхд айх уу? Энэ ордын цаана хүүхд айх уу? Тэр одоо ингэ зодоод байгаа шүү дээ. Энэ чинь зодоод байгаа. Зодоолсон ингээд орлоод байгаа шүү. Зодоолнгаа л ингээд орлоод байгаа. Зодоолаад орлоод байгаа шүү дээ. Энэ хүн чигээ зодоолаад яваа. Зодоолаад орлоод байгаа. Энэ хүн чи одоо ингэ зодоолаад орлоод байгаа шүү. Одоо ингэ зодцсон би чи амар зодцсон. Энэ эмэгтэйг чинь би зодцсон. Би хүүхэд айсны төлөөл чи чимээгүй бол энэ хүүхэд айгаад юм. Би энэ 108-д чинь дуудаа өгчээсэн шүү дээ. Энэ хүний чинь би бүр аргаа ороод би бүр дуудлага өгсөн шүү дээ. Тэгсэн чинь эмэгтэйчүүдэд бол үйлчлэгүүл юм байна л дээ. Хөөх юм уу эрэгтэйчүүд чинь тэр 461-ээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ингээд байж идэг. Тэр хүмүүсүүд чинь харин чинь нэг зарим нь хүчирхийлсэн, зарим нь хөөрхийн гимтсэнд бүр тэр 461 марныг би орж ирсэн шүү дээ. Амар гоё цэмбэр, гоё залуу, онгоцны нисгэж сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ядраад хүрээд ирээд эрэгт нь өглөөд тахлаар махава шидсэн чинь гэж цагдаа дуудаад тэр залуу 14 хоног хоригдсон. Тэгээ ажил байхгүй. Тэгээ тэр чинь уйлаа гэж байгаа шүү дээ. Наа хүн чинь хүн биш байхгүй. За би одоо нөгөө та тэр нэр мэдж байгаа тэр бурхан болооч ахвал наа хүнээс нь салах шалтгуудыг хэлээд үгүй. За ингүй миний бурхан болооч алга болов. Би 2000 энэ 4 сарын 9-нд ч дээ. 4 сарын 9-нд би ингэдэг байхгүй. Бурхан болоочийг хайгаад явжсэн чинь манай найз одортой Макао ойрхоо чи хүрээд ирээ би чамд ингээ ерөнхийлөгчийгээ өрөөг нь гаргаж өгье чи ингээ амарч гэн. Тэгээ би нөө хайх холцтой болчиход идэг. Ахыгаа хайх хөстэй болчиход идэг. Ахыгаа хайх хөстэй болчиход идэг. Ахыгаа хаймаар байгаад идэг. Тэгэнгүүтээ яажсэн чинь ерөнхийлөгч өрөөг нь яа юм аа гэжсэн. За ядаж нэг Макаогоор за сураг болж явах магадгүй юм дээ. Макао орохгүй болсон чинь би хэлдэг. Би чамд 40 жил би бүх юмаа хариуцсан. Би бүх юмаа үүрдэг, бүх юмаа ингээ хариуцаад явж идэг. Чи ингээд нэг ганц удаа над паспортаа өөрөө аваад өөртөө нэг паспортаа хариуцаад үлдчихээр гээд би Турк, Вьетнам, Тайланд хөхөд би тэр юуны чинь наад хүний чинь бас талаар хэлээд хүмэн. Энэ Шанхайд бүр өөрийнх нь хамаатных нь их чинь мэдж байгаа. Би Бээжинд бид амарт бид хоёр аялж явж байгаад Бээжингийн тэр юу мүүд аялаа явж байгаа гоо хил хаагдчихтэй. Хил хаагдаад бид хоёр Шанхай орох л дээ. Шанхай орох болоод ирэнгүүтээ Шанхайд очсон чинь тэгдэг байхгүй юу? Их чинь ингээ танилцаад ингээ манайдаа хүргэнтэйгээ танилцмал гэдэг нэ тэргээл нэг найзтайгаа ирдэ. Тэгээ бид хэд ингээ танилцаж манилцаад байжсэн гоо та нөө их чинь гадаа юм уучаад оруулах гайгүй юм. Би ч ярих удгүй штэ. Тэгээ их чинь бүр бүнгийн над хүний чинь их чинь хилээд өгөн заяа. Өөрийнх нь үеэлэх чинь. Их чинь бид хэд ингээ гадаа уучаад оруулах гайгүй юм гэдэг. Тэгээ гаднаас нэг виски аваа. За виски аваад ууа бид нэр халж малал. Тэгэл за та нар өөрсдөө бид нар би өөрөөр яваа гэх. Тэгээ бид нар ингээд гой шавуудад байжсан. Би жоохон мууч би ярих удгүй штэ. Би нэг өсрэл нэг хөөрхийн 100 г виски угаас огтчихно. Хоёрхан шил пи угаас огтчихно. Тэгээ ингээд муутсан байжсэн чинь би нэг 0 орох гэжсэн чинь нэг нөгөө эмгтээгийнх нь үгүй ихчийнх нь найз нь намайг ингээд мөрлөжтэй. Тэгээ мөрлөд яагуудаа ахгүй яагаад ингээд согтчоо та арайштай бас нэг юм хөшөө юу ах нар ингээд муудч өрөөл яанамаа ингэж болохгүй гэсэн чинь байхгүй ойрлоод тарцсан.
Игчийнхаа найз руу. Мо гिचимэр мо янган минь мо хараал минь чи яахлаарэ миний нөхрийн бүрэн дээр гараа тавьдаг биставэ. Юу гэмүүдээ шууд ичигээ зайлмуу бистам чи юм уу янга авчиж иргүүдээ манай нөхөртөө танилцуулах гэлээ мэлээ. Мо боцсон бистам гэд тэгүүдээ ич дүүгийн ах дуугийн тангаа таслын маслыг гэд арх удаггүйгээд л хуцаадах юм гэдэг юм стааш. Би 100 г арх удаггүй штэ. Архичин царайтай. Би арх удаггүй архичин царайтай. За намайг шоронд хийхээр бол тэгээ шоронд хийгээл үнэн шоронд хийжтэй. Та нар намайг шүүгээ шоронд хийжтэй биш шүү дээ. Яг хуулийн байгууллага гэж байна. Энд яах гэж манад хууль байгаа даа. Яах гэж цагдаа гэж байгаа даа. Өөр биш ээ. Наад нэг хөхрөлтүүд чинь ийм бицсэн жижигэн зүрхэн дээр орилоод байгаа хлээр нь чимээгүй бол инг тэгсэн маргаан дотроос гарч ирээд хөхөрсөн хөхрөлтүүд. Тэгээд 4 жил дотор хэдэн удаа хөхөрсөн бичлэг өн тэрийг гаргачихж миний фейсбુક дээр амар их бичлэгнэр өгдөг байхгүй юу? Манай охин мохны айж байгаа, манай охины ингэж айлгаж байгаа, ойрлж байгаа. Наад бичлэгнүүдээ бүгдийг нь устгахчиж өөрөө над хүн чинь муухай санаатай маа. Хулгайчиг өөрөө миний тэр гол бүх ингэж өөртөө болохоор архивтай. Надад болохоор архив байхгүй. Яхад нэг үүрээгээд нэрээ та хэд яриад. За тэр одоо бүх сайхан одоо сайхан яри. За та хэд мэддгээр нь яри. Одоо сайхан та хэд мэддгээр нь яри. За үүрээ гэдэг эмэгтэй над дээр асрагчаар ирвэ. Би дандаа асрагчтай байсан юм аа. Дандаа асрагчтай байсан. Одоо за хогийн стага бүгдийн сайхан мэдээд авчих. За би манай од гэрэл төрөхөд л асрагчтай байлаа. Наа хүн чинь хүүхэд харахыг бол мэдэхгүй. Манай од гэрлийг бол өсгсөн ээж бол биш ээ. Тийм сайн мундаг ээж биш ээ. Наа хүүхэд чинь хүн чинь ээж тийм сайн ээж биш ээ. Би мэдэн штэ. Тийм сайн ээж биш. Угжаар өсгсөн миний од гэрэл чинь хөөрхий угжаар өссөн хөөрхий. Та нар зүгээр чимээгөө яаж хүнд оромжлохгүй зүгээр чимээгөө сонсчих. Миний над од гэрэл чинь хөөрхий угжаар өссөн. Миний бүр амин сүнс. Би охиноо бүр амин шиг хайрладаг. Та нар шиг ингэж худлаа хадаа нэг янгуудаа салцсан дээр нь гэж орж ирээд алцсан эмэгтэйчүүд орж ирсэн чи би та нарт нүүр өгөхгүй. Та нартаа унтахгүй. Би та нарыг баярлуулдаг. Ир нь бишээ. Би ир янган биш. Би та нарыг зугаацуулдаг эрхтэй бишээ. Та нар над руу алцсан зорж ирсэн чи би та нартаа унтахгүй. Битээ худлаа нэг сайн өнөө дөр тоглож инчээ ягчин маргас ингэж худлаа бузартангуудаа маргааш нөгөө дөргөөс юм 7 хоног ч юм уу сарын дараа сайн уу сэтгэл санаа гайгүй юу чи зүгээр мөгөөр үгээд орж ирж алцганах гэсэн эмэгтэйчүүд байгаа. Би та нартаа унтахгүй, би та нартаа уулзахгүй, би та нартаа учрахгүй. Намайг яг од гэрэл их чиг гэж бодчоор би та нартаа яг од гэрэл их чиг од шиг амьдр. Намайг харин од болох гэдэг бол би жинхэнэ од шиг амьдрч би та нартаа унтахгүй, хэвдэхгүй. Ойлгосноо? Зүгээр өөрийнхөө үр хүүхдүүдэд хайрлна. Ахынхаа бурхан болоочийнхаа 3 охиныг хайрлна. Би та нартаа би үнцэнтэй амьдрна. Би та нартаа унтаад байхгүй, унтаж хөвдөд байхгүй. Битгий хөөрөд худлаа нэг муу нэртэй хүчирхийлэгч гэсэн мөртлөө 7 хоног ч юм 14 хоногийн дараа сэтгэл санаа нь гайгүй юу? Чи зүгээрөө миний найз гайгүй юу? Найз нь юу жоохон сэтгэл санааг нь онгойлох уу? Чи хаана ууж байгаа? Найз нь яваад очих уу? Та нар л тэгж алцгандаг шүү дээ. Би та нар л хүний өрмөнд фейсбүүкээр сайн уу уулзах уу? Яг та нар шиг ингээд сэтгэл санаа нь гайгүй юу? Уулзъя да, учрэл да, чамтай унтмаар ингээд чамайг санаад идэв юм уу? Чи надад таалагддаг. Би биччихээс удаа түүх байхгүй шүү дээ. Би та нар руу ингэж биччихсэн түүх байхгүй шүү дээ. Худлаад нэг амар сайхан дүр хэсгэл амар болоод байгаа. Та нар л амар өөрсдөө хамгийн амар хүмүүсүүд нь шүү дээ. Энэ Монгол улсын дайн юунаас болсон? Эмэгтэй хүнээс болсон шүү дээ. Энэ гэр бүлийн салт юунаас болдог? Эмэгтэй хүн л хит их ноёрхлыг тогтоох гэж зэрэглийг тогтоох гэж одоо би хөрхий гэр оролт амьдэрдэ шүү дээ. Өөрийг сайхан байранд хүсдэг хүнийг наацаа чинь өөрт нь би 6 сараар нь байрын түрээсч өгөөд өөрөө сайхан 6 байранд амьдрал халуун хөдөө устаагаалаа гой байранд амьдрал тэгэл тийм юм аав. Одоо намайг салахын тулд чи надад салах юм бол байр авч өг. Нэг юм уу хоёр өрөө байр авч өг. Тэгжээс сална. Нэг бол машин авч өг. Тэгжээс сална. Машин байр авч өгч чадахгүй чи арчаагүй. Би машин байр авч өгөөгүй төлөө би арчаагүй. Чи надад салах юм бол машин авч өг. Чи надад салах юм бол байр авч өг. Тэгсэн цагт би чамаас сална. Тэгсэн цагт би чамаас чи надад нэг өрөө байр авч өгсөн цагт би чамаас сална. Би чамаа чи надад машин авч өгсөн цагт би чамаас сална.
Чамаас би өөрийнхөө юу гэдэг өөрийнхөө би алтан хэвлэгээс чамд 2 хүүхэд төрүүлчихэд би чамаас хоосон салдаг тэнэг эмхтэй би биш. Чи надад салъя гэж ивэл чи надад байр авч иг. Чи надад салъя гэж ивэл машин авч иг. Тэгсэн цагт би чамаас сална. Тэгээд наад хүн чи өөр ингэ салахгүй байж идэг хүн штэ. Би явдалтай биш ээ. Би явдалтай байгаагүй. 2024 оны 7 сарын 16-наас хойш бид хоёрын энэ дай эхэлсэн. 2024 оны 7 сарын 16 хүртэл би наа хүнээс чинь айдаг байлаа, имээдэг байлаа. Яг уцаар ярихэд би уцаа авдаг байлаа, дуудлага авдаг байлаа, би уцаа унтраадаг байлаа. Би ингээд аль болохоор ингээд наа хүний чи яг үгээр ингэж айж амьдэрдэг. Би наа хоёр охиныхоо төлөө би бүх зүйл би уналт буулт хийдэг байлаа, би уналт хийдэг байлаа. Тэгэж амар зодоод байдаг юм байхгүй. Хоёр уналт хийдэг байлаа. Тэгээд 7 сарын 16-нд би наад нэг үүрээгээд наад хүүхэндээ чи намайг унтсан гэхлээр би нэг хонотоор би нэг найзуудтайгаа нэг 13 тоглоод хонсон. Тэгсэн чи намайг унтсан гэд ингээд ахлаар нь тийм ээ би чиний дургу хөрсөн үнтэй унтсан гэсэн чинь тэр нэг өмнөх нэг соо гэд нэг найз залуу руугаа ярингуудаа сайн уу чи хаанаага чи за машинтай явах гэсэн чи машинтай байна гэдгсэн чи чи тэгвэл намайг хурж ирээд аваа явчих чи салхинд аваа гарчаач гэд. Тэгээ наа хүн чи өөрөө арх удаг. Би арх уужсэн удаахгүй. Наац намайг арх уужж пи уужж чи арх уугаад пи уухлаарэ надад л хөөхөн хайртай майртай би чамдаа хайртай майртай гэж гоё үгэлдэг. Миний арх уужж пи уужж гэд наа хүн чи намайг архичин болох гэдэг хүн чи наа хүн чи өөрөө байхгүй. Би арх уудуу. Наа хүн чи бол зүгээр 4 пи 5 пи ингээл ямар ч асуудалгүй зүгээр ус шиг байна. Би арх уудгүй штэ. Би цуг надаа уух гэвэл ингээд надад мөнгө нэ уух арх уух мөнгө нэ байна. Би арх тэрж унтмааргүй гэж би үнэнгээ л хэлдэг. Би арх тэрж унтмааргүй. Би тэрж унтмааргүй. Би үнэнгээ л хэлдэг. Тэгээд нөгөөний залуу нь ингээд юу яадаг заяа. Нөгөө нэг залуу нь пив уудаг. Наад хүн чинь пив уудаг. Ингээ хоёр уудаг байсан хүн заяа. Солонгос бүр наа хоёр чинь бүр амар уудаг байсан гэдгийг хэлчихсэн хоёр хүн заяа. Тэгэнгүүтээ 2024 оны 7 сарын 16-нд нөгөө нэг найз залуу руугаа уута чи намайг хурж ирээд салхинд аваа гарчаач гингүүт нь миний уур хүрээд хөө энд би энэ олон жилийн дараа доромжлуулж яхахын оронд бити даавар бити хуц бити ах гэж бодонгуудаа би шууд нэг юу маргааш нь жилүү нэг тэр өдрийнх 7 сарын 17-нд нөө би нэг юу манай нэг бацааны нэг найз хүн гэдэг нэг жоохон бацаан байдаг. Тэр нэг бацаантай явангуудаа би албаар энэ лагер дээр явчихж та анзаарч ирсэн бол би манай гэрийн бид хоёрын хоолны аяган доторх хоол хөгжөрцөө, өмхөрцөө. Та нар харахад л нэг л их сайхан хийгээлэг ингээл Турк, Вьетнам, Тайланд одоо юу Бээжин энэ ингээл бид хоёрын дандаа гой зураг байгаа. Миний фэйсбүүкийг ухах юм бол дандаа гой зурагнаар байгаа. Амар тэр гоё амьдралыг харалтаа та хар тамирч юм гэж хотлаа шагаал ингээл яриа л ингээл хүн гэж ирдэг юм. Бид хоёр амар гой зурагнаар байгаа. Тэр бүхний чи ард эрэхтэй хүн хичээсэн шүү дээ. Би наа хүнээр чинь би бүр нэг хомсарн жолтгоо ингээд нэг юм хийлгэж байгаагүй штэ. 4 жил би наад хүний чинь анх суухдаа би чамаар нэг ч ажил хийлгэхгүй. Би чамайг солонгосын ажмаа шиг амьдруулна гэд. Тэгээд наа хүний чинь би 19 дугаар оролд сая би 6 сараар нь байр түрээсч өгсөн. 10 хүн алхмын зайтай манай юу 19 дугаар оролд их чимийн дэлгүүр өгдөг. Япон бараа хөөхөн хүүхдээ хувцсны дэлгүүр, маникюр педикюрийн дэлгүүр өгдөг. Би за чи хоёр болио чи энэ юу нийгэмш. Чи ер нь ингээд ийм галзуураад байна. Намайг ингээд хардаад бүр ингээд арай л дэндүү яваад байна. Чи ер нь жоохон нийгэмсэн дээр чи ингээд нэг хүн амьтантай уулзсан дээр чи ингээд ер нь жоохон нийгэмсэн дээр ядаж ингээд ажил хийчих. Чи ингээд одоо би ингээд ихчийнхэн бараг лайв хийгээд ингээд сторийн дээр ингээд Япон бараа ингээд зарж байна. Ийм бараанууд ингэж гэснийхаа төлөө би нэг сар хөрөхүүгүй 14 хонхоогүй над ихчээсээ би сая 500 сая төгрөгийн цалин авдаг. Чи энэ Япон барааныхын дэлгүүрээр ажиллацгаа. Өөрийн мөөрт үргэ манай ихч ингээд юу Японых нь гэдэг энэ сахаргүй чихэр мэхэр эдснийхаа төлөө ингээд юу тэдэн төгрөг гэдэг мөнгө нэхгүй. Тэгэхээр чи ингээд энэ Япон барааныхын дэлгүүрт нь чамайг ажиллуулах юм бол сарын 2 сая 400 3 сая 600 мянган төгрөгөөр ажиллуулъя гэднэ. Тэгээд дээрэс нь би энэ стори хийгээд ингэснийхэн мөнгөний чи аваа. Тэгэд чи ядаж ингээд 6 сар болоход чи өдөрт сарын за 4 сая байсан баха. Чи 6 сар болоход 4 6 24 сая төгрөгтэй болчихно. Хүн мөнгөнийхөө хэмжээгээр ажилт юм аа. Мөнгөнийхөө хэмжээгээр амьдрт юм аа. Чи жоохон нийгэмшээд 24 сая төгрөгтэй болчиход би чамаас би 100 төгрөг авахгүй. Би чамайг ажил хийгээд цалин авлаа гэхэд би чамаас 100 төгрөг авахгүй. Чи жоохон ажил хийгээд жоохон нийгэмшээд ингээд амьдрчихаа гэхэд ажил хийхгүй. Чи ядаж нэг жил гүрийчих гэж байгаа хүн шүү дээ. Би асрагч чамд аваад өгөө. Би амар сайн асрагч аваад өгөө. Чи бол сайн ээж биш ээ.
Би амар сайн хамгийн хоёулаа happy followers-оос нь хамгийн сайн асарч авдаг. Хоёр хүүхдээ ингээд асарчид харуулчих. Чи гэх юм бол ингээд ядрахгүй, зүдрэхгүй, цодрахгүй. Тэгэд чи ингээд нийгэмшил гоё ингээд ажил хийгээд зав зайгаар ингээд хүүхдээ ингээд цэцэрлэгээс нь аваад ингээд ажиллацгаа. Ингээд хийдэг чигээд. Оронгоо өөрөө хоёрыг мэдийгээд хаа. Оронгоо өөрөө хоёрын талаар мэдлээ. За би ингээд та асрагчтай байж лаа. Зайсанд би бүр 2,500,000 төгрөгийн түрээсийн байртаа ингээ худлаа зайсанд амьдэрдэг юм шиг баяал өгч амьдэрч ялаа. Тэгээ байжсэн чинь асрагч авахар болоо. Нэг асрагч байсан. Нэг их авсан чинь тэр их хит их зөвлөөд ингээ ингэдэм тэгдэм миний дэ чи бол бас ингэж арай ийм байж болохгүй тэр их нэг манай хүний загнаад чинь асрагч наваа загнаад юм. Чиний авчирсан асрагч загнаад магнаад ингээд тэгж байгаа тэр их чиг тэр шаасаргаад явуулчихж байгаа. Тэгээ өөрөө нэг асрагч авчирдаг болсон чинь нөгөө нэг асрагч нь архич архиав нэг бол яна өнөөдөр би ажилдаа байна ийм тийм бэр гэдэг архиавгаа яваад өгчин. Тэгэд ингээд ажил замхардна. Тэгэд байжснаа дахиад нэг асрагч авахар болсон чинь наад үүрээ чи алдарт үүрээ чи ирвэ. За алдарт үүрээ чи ирсэн чинь би эрэгтэй хүн мэдэн штэ. Наад үүрээ чи би унтах гээд байгаа юм биш хөвтөх гээд байгаа юм биш штэ. Ингээл байж байгууд нь айл үжиний намайг мэдсэн харц тавиал ингээл над руу ингээл сэтгнээд байгаа мэддэж штэ. Яг нөгөө кинон дээр ч юм уу гадаадын бишгэн дээр үдэж нөгөө нэг ингээд гэр бүлтэйг нэг асрагчтайгаа хоол идсэн чинь асрагч ингээл хөлн доогоор ингээл өдөж мөдөд өгдөг шиг ингээл өдөж мөдөл ингээд өгдөг штэ. Яг тэр шиг нэг наад нэг үүрээ гэдэг чинь ингээл хальт ингээл харц марц тавиад өгдөг байхгүй. Тэнгүүд нь би гэрт за ямар юм аваад ирсэн бол доо ямар шүү юм байгаа бол доо гэдэг камер тавьсан байсан. За тэр камер бичиж гэнэ вэ хамаахгүй. Тэгээ би унтаж хөвсөн биш. Би охиныхаа хажууд унтаагүй. Би охиныхоо бицсэн үрсэд оромжлоогүй. Тэнгүүд нэг асрагчтай чинь над юм янгуудаа ингэж мэгжсэн чи хальт ингээл гиз мэдсэнсэн чи гизээ илүүлчлээ. Тэр над чинь нэг би мөнгө амлаагүй шүү дээ. Би чамд ахын чам мөнгө ахын чамтай ингээд унтын хэвтэйгээд мөнгө амлаагүй шүү дээ. Тэгээд ингээд байжсэн чинь дүү одоо полиж мэлэж гэж над чи өөрөө үзэнгээ яриад юм. Дүү үнэнгээ л хэл. Ахын дүү чи үнэнгээ хэлээд өөрөө над лайв дээр ор би чиний талаар ярьж чинь. За чиний би утсан дээр ингээд бас ингээд хальт ингээд нэг хөх мөхөө гаргацсан. Хүү яна маана гэл ингээд алцганаад исэн зураг байсан шүү дээ. Хүү яна маана гэл юм бандаж тагаад юм алцсан зураг. За манай гэрт нэг янкаа ороод ирсэн байж байгаа юм ингээд би дотроо бодсон шүү. Үнэнгээ л яах юм дөө. Тэр өмнө хүмүүсүүд нь ч мэдээж. Тэгээ ингээд нэг хальт ингээд яхах чинь би ингээд хальт ингээд ярангуудаа өдвөө хөхөн барьсан чи хөхөө бариулчлаа. За хальт ингээд үнсмсэн чи үнсүүлчлээ. За. Тэнгүүд нь манай юу тэр камер байж байгаа шүү дээ. Тэгээд яаж байгаад би өргөөд орон дээр аваач тавилаа. Орон дээр тавьж байвал хальт нэг зүгээр нэг юм өөр нэг эмхтэйгээс нэг юм таашаал ч юм өөр нэг эмхтэйгээс ингээд юм таашаал авч байгаа юм шиг тэр хүүс мүсэн дээр үнсэн л дээ. За би гизэн дээр үнсэн, хүүсэн дээр үнсэн. Хальт ингээд хүзэн дээр үнсэн. Тэгтээ би унтаагүй. Тэгээ би хальт ингэж оролдож маржаад за нэг эвгүй охин манай гэрт бол ороод ирсэн босод аваад ороод ирсэн байгаа юм байна гэдгийг мэдээд би өөрийнхөө ороод хэвтчихсэн. Наадах чинь өөрөө камераараа бичлэг биччихсэн. Тэр камерынхаа бичлэгийг үзчихсэн. Өөрийг гаран татсан гэсэн шүү дээ. Тэгээд гаран татаад амн мөрөөд яатсан гэлээ. Амн мөрөөд яна унтчихын да гэдээ удацсан те. Амн мөрөөж ирсэн гэсэн. Гаран гээд татаж матсан гэсэн шүү дээ. Тэгээд гаран татсан. Тэгээд яна эмч дуудаараа яасан ч юм нэг тийм бичлэг үзчихсэн нэрээ. Тэгээд би өөрийнхөө ороод хэвтчихлаа. Тэгсэн чинь гинт хаалга онгоолсон чинь хүү ахаа намайг авраараа гэж болоод ирсэн. Ахаа намайг авраараа болоод ирсэн чинь л гिचээ минь яг минь чамааг стадад гэж үүрэг чинь наадсан зодоод илтэж хөвөө зодоод болсон. Би онтой чипсэн байхгүй. Би надад би цогцол дамжлаа. Онтой чипсэн надад 이게 사람이 뒤져서 있어. 만화 빛에 만화 항상 빛에 살고 있지. 이게 사람이 뒤져서 있어. 빛에 라이트가 살고 있지. 내가 쓴데 아까 만화 한번 사다. 하는 게 사람 하는 것보다 허위는 알아야 서로 긴 킨치 베이스. 어디 그렇게 사는 이거 킨스 소리라고 하는데 진짜 소설 비슷한 거 이렇게 잘도 잘 되겠다. 나이스 밥 좀 맞게 되는 나이스 밥 집에 하나고 그다음에 또 없지. 내가 비키나 더 잘 비슷한 상태들. 아까 좀 엄청 같은 부시보다 내가 보기에는 비키는 애들 가지 부시고 새 메시지 비키 가지 쓰일 때 비슷한 하나씩 초등 같은 거 비키 샤워 되다. 비슷한 비키 샤워 되다. 아까 좀 무슨 메시지 뭐 내가 보실 때 비키 때 저거는 뭐 나무 막도 진짜 샤워 쓰시는 없으면 되고 없으면 저도 비슷한 우리 담자도 기도 없으면 담아주세요.
За тэгвэл манай надад ихнэрээр хүмүүс гоо сайхан ороод үгүй би нөгөө хэлж байгаа бол хумсаа хийдэл надад нэг зүйл нэг 7 хоног 16 хоног Facebook дээр би гоё сайхан гэж тэрний хатал өөрөө юу хүүхдээ энэ охин дүүгээ асууж ирээд хомсоо бодоод нөгөө сайхан яа Facebook дээр ингээд гоё зүйл авах гэж явж байгаа тийм зүйл болсон. Би цүнхрээд ороод явж зүйл хамаалга. Окей. Оргоо хийчих. Оргоо гэдэг охин чинь оргоо чинь тэгээд оргоо гэж ингээд мацах би хийчихсэн. Хаал тэгээд тэгээд яг нэг зүйл аваад хийцэн. Нөцгөр надад юу яг нэг мацах хийчихсэн найз дээр бичлэг. Тэгээд надад оргоо бичлэг гэж скриншот дээр өгдөг авсан. Тэгээд манай ажил хасаа бид зөвхөн явуулсан. Энэ хоёроо ингээд нэг зүйл зөвхөн бичлэг хийж байгаа бизнес хийж явуулсан. Тэгсэн чинь наад өөрөө хатчих би нөөц хугацаа тэр зөвхөн аваад байгаа гэсэн мэт. Наамын зөвхөн гараад ирсэн мэт. Гэтээ танаа зүгээр тийм үгцүүний яриагаа үгцүүний дүнлэлтэй бидний дүнэдээ наадмын чинь би гэж барьж аваад зодоод хүчилхийзээ зүгээр зөвхөн зодоод гэдэг юм биш. Наамын чинь зүгээр зөвхөн би нүур амын сэлжээд байгаа юм биш. Энэ өөрөө бүжигний хатныг борсон юм уулт гэж байгаа. Тэрнээс би одоо хүчилхийзээс бол би яг өөрөө наадмын чинь өөрөө хэлээ. Би яг өөрөө нэг өдрөш надад гой сайхан хийж бариад гой сайхан мэс гэж хүмүүс зөндөө өгдөг.